Манай ээж анхны улсын наадам. Ерөөсөө улсын наадам үзэж байгаагүй гэж гэж үзэж байгаагүй юм байна. Тэгээд ер нь бас жоохон анзаарч байгаагүй юм байна. Ээж аав маань яг л нутагтаа наадчихдаг. Тэгэл наадмыг бол нутагтаа наадахыг наадмал гэж бодоод ээж. Тэгээ энэ жил бол ингэж төв цэнгэлт рүү орж ирж үзлээ, сайхан байна. Гоё наадам үзэж явнаа. Өмнө нь юм цэнгэлтэд ингэж нээлт үзчихсэн үү? Үгүй. Үзсэн. Өнөөдөр охиноо дагаад Тэгээд хамгийн сайхан дурсамжтай наадам нь хизээ байв. одоо энэ л юм болоо. Ахынтайгаа цаг наадам үзэж явчих. охинтойгоо яваад наадам үзээд наадмын хуушураа идсэн үү? Идсэн. Манай ээж дээр чи хоньны хоёр байхгүй. Манай ээж өнөөгээ саагаад би хонио хараад ерөөдөө үлддэг. Тэгээд ар гэр сахдаг голдоо. Тэгээ манай аав дүүнэр эгчнэр наадамд явдаг. Тэгээ энэ жил ээж сайн нааша замдаа ярьж явж байгаад ээж цэнгэлт хэрн орж байлаа уу гэж асуусан чи ээж ерөөсөө орж байгаагүй 66 наснда одоо орж ир гэд. Тэгээ гоё юм бэ гэдэг. Бүтэн нэг хөдөөнөөс ирсэн жоохон хоцроод ороод ирлээ. Ер нь яг манай хөдөөнийхэн чинь бол яг ингээ улсын наадам үзээд тах гэхээс илүүтэйгээр сумынхаа наадамлдаг. Тэгээд мэдээж өнөөдөр бол бөхөө үздэг ийм өдөр. Тэгээ ер нь бол гэрээрээ бөхөө үзээд хуушураа идээд наадамлдаг. Хажуугаар мэдээж одоо айраг цагаа морь мал харна л та. Тэгээд мэдгэлгүй яг наадам баяр төгөхөд бол жоохон хэцүү. Аавыгаа их санана. Тэгсэн ч гэсэн одоо бид амьдрах хэрэгтэй те. Тэгээ ээжигээ дагуулад явж байна да. Манай ээж анхны улсын наадам. Ерөөсөө улсын наадам үзэж байгаагүй гэж үзэж байгаагүй юм байна. Тэгээд ер нь бас жоохон анзаарч байгаагүй юм байна. Ээж аав маань яг л нутагтаа наадчихдаг. Тэгэл наадмыг бол нутагтаа наадахыг наадмал гэж бодоод ээж. Тэгээ энэ жил бол ингэж төв цэнгэлт рүү орж ирж үзлээ, сайхан байна. Энэ хэдэн удаагийн наадам сурвалж бас самбуу үзэж байв уу? Ер нь сүүлийн нэг 15-6 жил тасралтгүй наадам яг ингээд цэнгэлтгтойроо сурчлаа явуулдаг гэсэн. Сүүлийн 1 жил бол одоо шалтгаанаар тий наадам 2 ч наадмыг унжсан. За энэ жил бол манай ажлынхан бол ажиллаад би ээжигээ наадамлуулаа явж байна.